За сайн байцгаана уу? Холонгийн мэрэгэн тань цогт тавтаа марлно. За өнөөдөр оддын өрс одоо цуврал хийж байгаа. Оддын өрс одоо цуврал дээр бас нэг одоо бичлэг нэмье гэж бодож байна. Энэ удаа бол Андромеда гаралтай хүмүүсийн онцлог одоо энэ ертөнцийн одоо төрсөн үүрэг одоо зорилго тий тэрний талаар бол ярих гэж бодож байна. Би өмнө нь бол энэ бичлэгийг үзэхээс өмнө оддын өрс гэж хэм бэ юм уу? Өөр тийм бусад оддын өрсийн талаар айгүй олон бичлэг хийсэн байгаа. Тэрийг маань үзчихэд одоо үзэх юм бол эсвэл оддын өрс гэдэг бичлэгийг үзчихэд үзэх юм бол илүү ойлгомжтой болох болов уу гэж бодож байна. За ямар ч байсан одоо оюун ухаан тэ сүнс одоо оюун ухааны сүнс нь яг юу гэдэг аль тийм гаригаас ирсэн дэлхийх юм уу өөр оддих юм уу тий тэрийгээ одоо тийм мэдмээр байгаа хүмүүс миний энэ оддын өрс тийм бичлэгүүдийг үзэл зүгээр ах гэж бодож байна. За ямар ч гэсэн одоо тийм Андромеда сташид тийм Андромед гаралтай тийм оюун ухаан сүнс нь тийм Андромед гаралтай хүмүүсийн онцлог шинж үүрэг даалгаврын талаар энэ удаа энэ бичлэгээр ярих гэж бодож байна. За ингээд Андромед галактик ба Андромед гаралтай тий одоо уг сүнс гаралтай хүмүүсийн одоо онцлог шинжийг тэнхээс өмнө одоо Андромед гэдэг нь бол тийм одоо манай сүүн зам галактикийн одоо яг манай тийм галактикч одоо сүүн зам юм шүү дээ галактик тэрний яг хажууд нь байдаг тийм одоо дэлхийгээс ойролцоогоор 2.5 одоо сая жилийн одоо зайд орших нэг их 80-аад орчим одод бүхий одоо эргэлдэх хэлбэрийн юм том галактик байгаа. Энэ бол одоо тийм бидний оршин байгаа энэ сүүн замын тийм галактикаас одоо диаметр нь одоо 100,000 жилийн юм юу ч ямарч манай сүүн замын одоо галактикаас илүү одоо том байх нь тийм одоо яг манай хажуугийн тийм галактикийн одоо тэрийг бол тийм Андромеда галактик гэж хэлт юм байна. Тэрнээс одоо тэр галактикаас одоо сүнстэй одоо оюун ухаан юу нь одоо орж ирсэн гэсэн үг. Тийм за тэгээд одоо Андромеда гаралтай хүмүүсийн одоо гол онцлог нь бол эхлээд хэлье гэж бодож байна. Тийм гол онцлог нь бол ер нь бол одоо манай энэ дэлхий чинь 3 хэмжээс тийм. Ер нь бол оюун ухаан юуных нь хэмжээс нь одоо юу гэдэг юм 7 одоо хэмжээсээс дээш тий дээш 7-оос дээш одоо юутай хэмжээстэй амуу одоо юу гэдэг тий ер нь бол сэрээгүй ахтаа жоох юу яж магадгүй сэрцэн хойноо бол ер нь бол туршлага тий одоо бэлэг ухаанаар бол айгүй баян тий нэлийн одоо бүтээлчээс сэтгэлгээ өндөртөө юу ч юмтэй сансар огтхоо мастерын төвшин тийм айгүй мундаг тийм сүнс эд юм байна. Одоо тий тэгээд бол өнгөнөх юм бол цагаан пластина тий монголоор хэлбэл цагаан мөнгөлөг тийм бол өнгө тийм одоо дамгаалсан энергитэй тийм ер нь бол ингээд гаднаас харах юм бол нэлийн одоо тийм бөөр суйртай гэж хэлэх үү ер нь бол нэлийн одоо төгс төгөлдрийг хүсдэг хүн гэх юм уу тийм ер нь бол Андромеда эмгтээч эрэгтэйч нэлийн одоо хүчрхэг тийм одоо тийм энергитэй байдаг тийм ер нь бол нийгмийн нэр хүнд хүмүүс одоо юу гэж бодож байна гэдэг нь ерөөсөө ямар ч хамаахгүй ямар ч гэсэн тэр хүн одоо Андромеда хүн бол сэрсэн үедээ бол аягүй зоригтой одоо чин тий одоо юу гэдэг тэрмэлцэлтэй болдог. Ер нь бол нэлийн одоо энэ дэлхий дээр одоо хоригддаг мэдлэг ч юм уу ер нь нууц мэдээллийг ингээл цаанаасаа л одоо мэддэг гэх юм уу тийм чадвартай амуу ол хүнийг одоо эдгээх сэтгэл зүйн хувьд ч гэсэн биений хувьд ч гэсэн эдгээх тийм чадвартай хүмүүс айгу тийм олон байдаг Андромеда хүмүүс. За ингэж ер нь бол юу хэлмээр юм бэ?
яг ингээ үгээр хэлэх юм бол өөрийн гэсэн үнэт зүйлтэй өөрийн одоо үзэл бодолтой айгу тууштай хүмүүс байдаг. Тэд айгу найдвартай, түшигтэй мөртлөө нэг тийм эдгээх тийм чанартай. Гэхдээ хоёр хуваагдчих юм байлээ. Тийм ер нь бол Андромеда тийм гаргийн хүмүүсийг бол хоёр төрөл одоо болон хувааж үздэг. За ингээд хамгийн ихний одоо тийм нэгдүгээр төвийн юу хоёр төрөл гэдэг гэсэн тийм. Тийм нэгдүгээрх одоо төрөл нь болохоор зэрэг ямар хөө шин чанартай хөө гэхээр зэрэг ер нь бол тийм одоо манлайлах чадвартай. Манлайлах чадвартай. Тэгээ мөн одоо өөртөө айгу өндөр шаардлага тавьдаг. Өөртөө өндөр шаардлага тавьдаг. Мөн одоо сахилга баттай ямар ч өөртөө айгу сахилга баттай. Тэгээ ер нь бол тий одоо ёс зүй айгу зөв. Тийм тэгээ ер нь бол одоо уртлын миний одоо оддын үрс бэлтгэүүдийн ширүүс гаргийн юг үтсэн бол одоо ширүүс гаргийн одоо тийм оддын үрст жоохон төстэй одоо энэ тийм нэгдүгээр бүлгэн те нэгдүгээр бүлэг одоо бүлгийн одоо Андромедачууд те жоохон төстэй. Тийм ер нь бол тархи толгой аяг сайн гэсэн үг. Тийм одоо тархи сайн ажилдаг. Сайн ажилдаг те. Тэг ер нь бол тийм тууштай юу хатуу удирдахч одоо манлайлагчийн одоо дүр төрхтэй гэх юм уу те. Тийм хатуу манлайлагч. Тийм байдаг. За 20 дугаар бүлгийн Андромедачууд ингээд нөгөө Андромед айгу том галактик болохоор зэрэг ингээд хоёр төрөл хуваагдчихсан байна л да. 2 дугаар бүлгийн сайн одоо Андромедачууд болохоор зэрэг маш одоо бараг л одоо сахиус тэнгэрийн дүртэй. Сахиус тэнгэрийн одоо дүртэй гэхүү ер нь бол тийм юу гэмтэй одоо энергийн өнгө нэлийн цагаан одоо дотор айгу одоо дотоод сэтгэл нь айгу хүүхчиг одоо гин цагаан тий одоо мөн байхгүй ус бахна шүү дээ. Тэгээд ер нь бол тийм 20 дугаар төрлийн Андромедачууд болохоор зэрэг тийм юу гэмтэй уян зөөлөн зан чанартай тий уян зөөлөн тийм үү одоо тийм 50 дөлгөөн төрхтөө. Тэгээ ер нь бол ээлдэг тийм нөхөрсөг. За өөр юу ч юм бэ? Нэлийн нөхөрсөг ер нь одоо тийм бусдын одоо зовлон аягүй сайн ойлгож энерч чаддаг. Тийм. Бусдыг бол энерч халамжилж одоо тайвшруулж тий нэлийн чаддаг ийм одоо чадвартай. Ийм хоёр төрөл ахна. Эхний нэгдүгээр төрөл нь бол ширс чута жоохон төстэйж магадгүй. Тэгэхдээ одоо арай өөр би доор онцлог нь хэлнэ. Тийм. Хоёр дахь нь болохоор бараг тийм сахиус нэгэн дүртэй нэг тийм нэлээд одоо уян хүний зовлон яг өөрийн ойлгож чаддаг. Тийм бусдыг ер нь өөрийн цагаан энергиэрээ эдгэх одоо чадвартай гэх юм те. За ямар ч тийм 7-оос дээш төвшин иймэрхүү юм дайхан. Үнэхээр тийм Андромедачууд сэрч чадах юм бол үнэхээр гайхамшигтай гэж бодож байна. Тэгээд ер нь бол дэлхийн ascension буюу одоо дэлхийн одоо хэмжээсийг одоо бүр дээшлүүлэхэд одоо тэрэн дээр нэлийн одоо өөрсдийнхөө хувь нэмрийг оруулах гэж төрдөм байна. Одоо Андромедачууд тийм дэлхийн одоогийн хэмжээсээс нь ингээд одоо дээшлүүлэх те үйл явцыг те одоо Андромеда гаргийн хүмүүс бол энэ өөрчлөлтөнд бол чухал үүрэг тийм гүйцэтгэхээр ирдэг гэсэн үг. Тэгээ ер нь бол эрт дээрээс эхлээд одоо шинэ соёл иргэншил бүрэлдэн тогтох одоо бүрд ингээд сургалт бэлтгэлийг ингэж айгүйх тэгж өөртөө юу туршлага хоригдлуулсан тийм сүнстэй хүмүүс байдаг учраас одоо дэлхийн өндөр түвшний ертөнцлөө чиглүүлэх тийм айгу мэдлэгтэй болсон маа. Тэгэхээр зэрэг Андромедачууд ер нь бол тийм юу гэдэг энэ дэлхийн ертөнцийн ч юм уу одоо Андромед гаргийн хүмүүсийн дэмжлэхгүйгээр бол дэлхийн түвшин дээшээ авагдах жоохон хэцүү гэж хэлэхээр тийм
айгу чухал хүмүүс одоо байдаг гэж хэлж болно. Тэр нь бол Андромеда гаригийн одын үрс нь бол дэлхий дээр төрөөд энэ үйл явцыг амжилттай хэрэгжүүлэхээр ирсэн гэж хэлэхэд баг хэлцдэхгүй. Тэгээ мөн ер нь тийм одоо ascension нөгөө төвшин дээшлэх та холбоотой өргөн мэдлэгтэй сансар огтхон мэдээлэлд одоо нэвтрэх арга барилыг ингээд цаанаасаа л одоо мэдэрч идэг гэх юм уу тийм байдаг. За үнэхээр эсэрч чадах юм бол гайхамшигтай шүү. Андромед гэж өөрийгөө тийм бодож байгаа хүмүүс те. Тэгээд ер нь Андромедчууд одоо ч гэсэн одоо одын үрсийн те хуваараа одоо үүргээ гүйцэтгээд огторгон ухаан одоо юу гэдэг сансар огторгон ухаан мэдлэгээ бол ингээд энэ тэнэгээ хуваалцж байгаа. Тийм ер нь бол Андромедчууд бол нэлээд дэлхий дээр ойрын хэдэн жил бол нэлээд төрсөн гэж ярьдсан бэлээ. Тийм 70 оноос хойш тийм. Тэр нь бол тийм тэд мө одоо сансрын хүн төрлөختөнд харилцах арга замыг мэддэгт бол одоо дэлхий дээрх тэр нэг яман жирийн одоо жаргалтай төрдөг одын үрсийн даалгаврыг одоо хүлээж авахд айгуу тийм бэлэн айгуу юу гэдэг эрт одоо ухаардаг гэх юм үү тийм хүмүүс байдаг. Тэгээд ер нь бол дэлхий дээрх юу ч хэлмэр юм дээ. Тэг генетикийн өөрчлөлтөнд орсон сүнсүүд нь бол сүнсүүдийг буцааж өөрийнх нь төрлөх хэв загвар буцааж инхэн одоо хүнтэй одоо бурхны өгөгдсөн тэр дотоод гэрлээ мэдэрсэн хүн болгоход нь гэж хүмүүстэй туслах зорилготой байна л да. Зөв жоохон хэцүү ойлголт байж магадгүй. Ямар ч гэсэн тийм. Тэгээд ер нь бол хүмүүсийн өөлийн үрийг одоо юу гэдэг карма энд одоо бити ингэж араа юу гэдэг хүн чинь аягүй чөлөөтэй одоо паттернаа үргэлж хүмүүстэй одоо бурхны одоо юу гэдэг гэрэл гээгээ байдаг. Тэрийгээ санаараа гэж тийм одоо тиймэрхүү зүйлүүдийг хүмүүст мессеж өгөх гэж аягүй хэрдэг. Тэр хүмүүсийг яг тэ одоо эртний уг төрхлөө буцаахтай аягүй юу яадаг. Тусалдаг гэх юм уу те. Тийм аягүй олон янз бүрийн одоо генетикийн одоо өөрчлөлтөнд орсон хүнс иддэг ч юм ингээд ямар нэгэн байдлаар ямар нэг өөр хар сүнснүүдийн юунд ордог ч юм одоо тэгсэн хүмүүст ингэж яадаг гэдэг. Тэрийг одоо цэвэрлэж ингээ буцааж одоо жинхэнэ уг хүн төрхлөө юу яхад аюу гэж тусалтай байна л да. Тийм одоо буруу зөрүү одоо ойлголт тийм юунаас нь те. За тэгээ ер нь ингээд дүгнээд хэлэх юм бол Андромеда одоо гаригийн хүмүүсийн онцлог болгоод тэдний дэлхийн ascensionтэй холбоотой өөрийн талаар ингээд ярьлаа. Тэгээ ер нь бол юу ч хэлмэр юм дээ. Андромеда хүмүүс бол үнэхээр гайхамшигтай гэж бодлоо. Энийг өөр хэлье. Гэхдээ за би дахиад нэг өөр юугаар нас хэлье. Ер нь бол Андромеда хүмүүсийн одоо гаралтай хүмүүсийн за сая бол ерөөхдөө нэг ярьчлаа хоёр төрлөө. Гэхдээ ийм байдаг. Одоо дэлхийд ингэж ирсэн гэдэг ярьчлаа. Тэгээд одоо Андромеда гаралтай хүмүүсийн одоо онцлогийг хэлье. Та өөрөө бас те Андромеда ч юм блэ яаж мэдэх юм те. Замарчсан. Сайн тал нэг юм бол ер нь бол эрхчлөө маш дуртай одоо тийм бие даасан байдлыг айгуул эрхэмлдэг. Ямар ч хязгаарлалтанд орох айгуу дурггүй өөрөөрөө байхыг хүсдэг. Ийм онцлог шинжтэй байдаг. Муу одоо сүнслэг өндөр мэдрэмжтэй. Тийм дотоод мэдрэмж сайтай. Ер нь бол хүнийг хараад мэддэг. Энийг сайн энийг жоохон тиймэрхүү байна да юм байна. Ер нь бол хүний энергийг бараг уншиж чадна гэж хэлэхгүй те. Энергийн түвшинд бол тийм бусдыг ойлгож чаддаг. Бас нэг өөр сайн тал нэг юм бол театрын явдал бол дуртай нэг газар ингээл удаан байгаадгүй жоохон ингээд орчин байдлаа жоохон солих дуртай гэх юм уу те. Адал явдал дуртай тий сорилтыг бол хүлээн зөвшөөрдөг. Ямар нэгэн зовлон ирэхэд энийг одоо тийм давж гарах хэрэгтэй. Энэ бол зовлон биш сорилт юм аа гэдгийг бол нэлийн одоо хүлээн зөвшөөрдөг гэх юм уу те. Нэг тийм шинэ зүйл турших дуртай ч юм уу. Аялал жоохон сонирхолтой байж магадгүй. Тэгээд бас айгуу тийм зөөлөн сэтгэлтэй
тийм энэрэнгүү тийм дотор аягүй цагаан гэсэн үг дотроо бусдад бол чин сэтгэлээс ол тусалдаг. Тийм сайн талтайгаа. Тэгээ өөрийн гэсэн одоо ертөнцийн нэлээд бүтээлч урлаг хөгжим уран зураг скол ямар нэгэн одоо тийм бүтээлтэй заавал урлаг гэхгүй те. Тийм аа. За сул талууд нь хэлээ. Тийм Андромеда гаралтай хүмүүсийн одоо сул талууд нь хэм бол одоо нэг юмнаас амархан уйддаг. Тийм амархан уйддаг. Яа тэгвэл тэр зүйл ямар ч ашиггүй хэрэггүй гэдгийг жоохон мэдсэн ч юм уу одоо тэрнээс болоод гээс удацдаг гэх юм уу те амархан уйддаг жоохон хэрэггүйг нь мэдэх юм бол жоохон гэж шууд уйдаад авчдаг те тийм тэгээ ер нь жоохон юу гэмдэ эрхчлөөнд амар дуртай болохоор зэрэг ямар нэгэн одоо дүрм журамд ингэ хитрхийн ингэ нэг тийм ядраатай дүрм журмуудыг жоохон ингэ үл таадаг гэх юм уу те одоо тийм ч онцлог тал гэж магадгүй ямар нэгэн хит одоо дүрм журамтай газар ёо гэж мэлтэй ямар яасан сони гэлтэй энэ одоо юунд хэрэгтэй гэдэг ч юм те нэг жоохон тийм дүрм журамыг жоохон үл таах гэдэг тийм хитрхийх тийм одоо тийм юу гэдэг эрхчлэн дуртай болохоор зэрэг те муу одоо бас нэг сул тал нь юу гэхээр зэрэг хит бие даасан болохоор бусдаас тусламж авч чаддаггүй нэг тийм хүмүүс байдаг одоо нэрлэгтэй юм яа те тийм жоохон авто ургуу гэх юм уу авта чаддгүй гэх юм нэг ийм нэг суултал аваад муу одоо сэтгэл санааны хувьд жоохон докторгүй байх гэж магадгүй ингээд олон янзын хүмүүс ингээд шууд мэдэрчдэг болохоор зэрэг ингээд тэр олон хүмүүсийн дунд орохоор олон янзын мэдрэмжүүдийг айгүй урд бол мэдрээ тэгээд айгүй сэтгэл санаа жоохон тэрнээс бол докторгүй болох гэж магадгүй тийм суултал байна муу дотоод жоохон зөрчилтөө тийм яг эрхчлөө ингээд айгүй амар хүсдэг мөртлөө бас доктортой адилтай байх гал ингээл дотроо ингээл жоохон ингэ зөрчилдөд гэдэг юм байна л да. Гол нь айгүй эрхчлөөтэй баймаар байдаг. Гэсэн мөртлөө бас доктортой баймаар байдаг. Ингээ нэг тийм дотроо жоохон зөрчилтэй байж магадгүй юм байна. Тийм. Тэгээд бас юу гэдгийг бусдын зовлон одоо хэд ойлгоод өөрийгөө бас золиослох гээд байдаг. Тийм Андромедчуд бас тиймэрсэр бол тийм байдаг гэж ярьсан билээ. За нэг сул тал нь гэвэл юм байна. За тэгээ ер нь бол Андромеда гаралтай хүмүүсийн одоо үүрэг зорилго тий. Үүрэг зорилго нь юу вэ гэхээр зэрэг нөгөө түрүүн бас ерөөхдөө нь хальталсан тий. Эрх чөлөө, хайр, эв нэглийг одоо түгээх тийм бүтээлч салбарт хувь нэмэр үгүй оруулах тий. Одоо урлаг хөгжим одоо гэлтгүү бас өөр бүтээлч юм байж болно шүү дээ салбар. Тэнд бас нэлээ. Ер нь аль сүнслэг тийм гэгэрл хүмүүсийн одоо тийм одоо юу гэдэг хумсрын өөрчлөлтийг одоо дэлхийд авчрах тийм тэгээд бол энергийн эмчилгээ хийх одоо эмзэг тийм хүмүүсийг дэмжих эдгэх тийм одоо тийм адлаа шин туршлагыг тийм одоо дэлхийд юу гэдэг авчрах дэлхийд одоо шинэ уур амьсгал авчрах иймэрхүү ерөнхий том зорилготой байдаг. Тэгээд ер нь бол Андромедчуд бол ер нь ямархуу ажил мэргэжилд ингээд татагдаад байдаг гэх юм болж байгаа юм. Би төрлөөр нь хэлье гэж бодож байна. Одоо сүнслэг чиглэлийн ажил гэх юм бол энергийн реки эмчилгээ одоо йогийн багш, сүнслэг зөвлөх бүтээл салбарт болохоор зэрэгтэй урлаг, хөгжим, уран зохиол зохиолч, график дизайнер интерьер дизайнер гэх юм уу тийм загвар зохион бүтээгч адал явдал аялын чиглэл болохоор зэрэг аялагч болоо хөтэлдэг хүмүүс тийм байгаль хамгааллын ажилтан сэтгүүлч гэх мэтлээ ер нь одоо юу гэдэг эмчилгээ эдгэгчийн чиглэлд болохоор зэрэг ер нь бол биоэнерги ч юм уу эсвэл психологич зөвлөгч тийм яг сэтгэл зүйч гэсэн үг юм байна л да. Эмчилгээний одоо массажист иймэрхүү ажил муу одоо шинийг санаачлах шинжлэгчийн одоо салбарт болохоор зэрэг гарааны бизнес эрхлэгч одоо юу гэдэг шинийг санаачлагч энтерпренеур гэдэг ч юм уу те нийгмийн шинжлэгч философч те ямар нэгэн одоо тийм бусдыг зурайлан дуудсан тийм одоо шинэ ертөнцлөө зурайлан дуудсан одоо тийм гарааны бизнес эрхлэгч гэх юм уу те иймэрхүү зүйл аяуд татагддаг юм байна. За ямар ч бас ингэ салбараар нэг юм бол иймэрхүү ажлууд нэлээд татагдаад хийгээ авчдаг. Тиймэрхүү за тэгээд ер нь бол
Андромеда одоо тэр одоо галактик ч юм уу тэр ертөнцид цэцэрсэн хүмүүсийн одоо уг тэр те Андромеда гариг хүрсэн чинь ямар онцлогтой Андромеда систем нь ямар онцлогтой гэхлээр зэрэг ер нь бол айгүй одоо хэмжээс нэлээд өндөр тийм 7-оос дээштэй тэгээ эрхчлөөд хайр эвний гэдэлд суурилсан тийм нийгэмтэй тэгээд технологи өндөр хөгжсөн боловч бас ингээ байгальтайгаа айгүй гой зохицсон тийм одоо технологи одоо байгалыг эвдэхгүй байх нь шүү дээ байгальтайгаа зохицсон тийм технологитой сүнслэг одоо тэнгэгээл маш өндөр түвшинд хүрсэн. Тийм материалыг тийм зүйлсээс илүү тийм одоо юу ч хэлмээр юм дээ. Тийм энергийн тэнцвэр одоо дотоод амар амгалан айгуу тийм эрхмэлдэг одоо Андромеда системийн оршин суугчид нь бол нэлээд цагаан гэрлийн энергитэй ажиллах хайрын энерлиг бол тэр төгөөдөг тийм Андромеда гариг гэх үү одоо систем одоо тиймэрхүү юм байна тийм. Дэлхийгээс жоохон хэмжээс нь өндөр дээ. За тэгээд ер нь бол ингээд дүгнээд эхлэх юм бол Андромеда гаралтай хүмүүс бол эрхчлөөдөө бүтээлч, уран сэтгэмжтэй, сүнслэг мэдрэмжтэй одоо тэдний өөрөг бол энэ дэлхийд бол хайр, инх тайван, шинэлэг одоо тийм бүтээлч байдал, сүнслэг үйлчлэгийг авчрах амуу бол тэд бол урлаг, эмчилгээ, аялал, философи, нийгмийн өөрчлөлт зэрэг одоо салбарт бол амжилт айгу тийм гаргад юм байна. Амуу одоо тэдний одоо гол зорилго нь бол хит тийм бие даасан байдал, юу гэдэг хит бие даасан байдал, хит одоо юу гэдэг өөрийгөө хайрлахгүй, ажил үйлдэл улаарах ч юм уу, өөрийгөө жоохон юу орхих гэдэг ч юм уу, эсвэл эсрэг санааны докторгүй байдлаа тийм даван туулах гэж одоо бусдын өмнөөс хэд одоо юу гэдэг заавах гэдэг ч юм иймэрхүү байдлаа юу гэдэг байдлаа энэ дэлхий дээр одоо өөрөө бас засах гэж те бас төрдөм байна. Тийм. Хит бие даасан хэд сэтгэл санаа докторгүй ч юм уу эсвэл ингээд хит нэг юм давтахаараа өөрийгөө ингээд мартан яах гэдэг. Тэр зүйлээ өөрийгөө засах гэж бас нэг бодлоор бас тийм төрдөм байна. Тийм даван тулах гэж те. Тийм. За ингээд хэрвээ та одоо Андромеда гаралтай гэж бодож байвал те өөрийн өвөрмөц чанараа хүлээн зөвшөөрөөд энэ дэлхийд эрхчлөө, хайр, тийм бүтээлч, тийм энергийг бол тийм төгөөхт бол тийм хөв нэмрээ тийм харуулаарай гэж хүсье. За ингээд одоо айгу хурдан орсон бол уучлаарай. Тийм энэ надад энэ юу байдаг? Сташид одын өрсөн юм карт гэдэг энэгээр дараа одоо тийм мэрэг бол хий гэж бодож байна. Мессенжер. Замарч гэсэн Андромеда бол 2 том төрөл өгдөг байна тийм төрөөсөндөө. Нэг нь бол манлайлах тий айгуу сахилга баттай тийм толгой тарих айгуу сайн ажилдаг юм онцлог. Ширээс гарийнхан дажаан төстөө. Гэтэ одоо эрхчлөө хит ядгаараа нэлээ өөр онцлогтой. Хоёрдугаар бүлгийн Андромеда айгуу сахиусны нэг одоо цагаан сахиусны нэгний энергитэй тий хүний зовлон яг өөрийн бит ойлгодог айгүй ээлдэг нөхөрсөн хүн одоо сэтгэл зүйн хувьд тэдгэх чадвартай ийм том хоёр төрлөө тийм ээ та одоо миний бусад одоо одын өрсөн бичлэгийг үзээд тэгээд аль нь танд таарч байна тий тэр нь тэг өөрийгөө хайж байгаа хүмүүс яах юм бол тий миний одын өрс бичлэг өө яна сая бичлэг тасарчлаа уучлаарай. За ингээд одоо бүх шинжүүдийг ингээ хэллээ. Тэг ер нь бол тийм Андромеда хүмүүсийг одоо одын өрсөндөө одоо бусад одын өрсөөс юугаар ялгаатай гэдэг одоо гол онцлог нь бас хэлчихье гэж бодож байна. Хүмүүсээ их нь адилхан юм биш дээ. Яаж ялгах юм бэ гэд би тийм байж магадгүй. Тэгээд ер нь бол тийм Андромеда одоо гаралтай сүнсэн тийм гаралтай хүмүүсийн одын өрсийн одоо бусад одын өрсөөс гол тий ялгагдах онцлог нь юу гэх юм бол тийм нэгдүгээр тал эрхчлөө хараад бус байдалд маш их дуртай. Тийм Андромеда хүмүүс альва их хязгаарлалтанд дуургүй чөлөөтэй аягүй сэтгэлгээтэй одоо тэдний ямар нэгэн систем дүрм журамд тийм баригдуулахыг оролдоход бол ингээд дотроосоо хүчтэй ингээд юу тий одоо юу гэдэг лээ эсэргүүцэлтэй тэгж
мэдэрдэг. Тийм татраасаа тийм яг намаа ингэж яа одоо богдолт гэдэг ч юм уу тийм хүчтэй тийм мэдрэмжтэй. 20 дугаарх нь болохоор зэрэг бусад адын өрсөөс онцлог шинж нэг юм бол одоо гэр бүл гаригийн ертөнцөөс хол байх мэдрэмжтэй. Одоо юу гэдэг за нэг дэлхийд амьдарч байхдаа нэг л өөр газар одоо амьдраад байгаа юм шиг өөрийнх нэг жинхэнэ байх газар нь бүр шал өөр ертөнцид юу тийм байгаа юм шиг. Тиймэрхүү мэдрэмж ингэ саанасаа нэг жоохон тийм мэдрэх гэдэг. Яг юу тэгж бодохгүй ч гэсэн нэг жоохон тиймэрхүү тийм мэдрэмж бол тийм байдаг. Ер нь их одоо Андромеда хүмүүс дэлхий дээр хүндлэнгийн хүмүүс санагдаг. Одоо тэд өөр гаргаас ирсэн мэй санагдаал. Хаа нэгтэй жинхэнэ орон гэр нь тийм байгаа юм шигтэй. Гэтэ тэр бол яг тэгж боддог гэсэн үг биш. Зүгээр тийм ерөнхий нэг тийм мэдрэмж аваад байдаг гэсэн үг. За 3 дахь онцлог нь болохоор зэрэг бусад одын гаргаас одын өрсөс онцлог гэх юм бол ер нь нэлийн сүнслэг өндөр мэдрэмжтэй. Гэхдээ шашнаас бол ерөөсө хамаардаггүй. Одоо тэд бол сүнслэг шугал хүлээн зөвшөөрдөг боловч одоо шашны тогтолцоонд ерөөсө тийм баригдахыг хүсдэггүй гэж хэлж байна. Одоо өөртөө тийм бие даан судалж яг жинхэнэ үннийг хайдаг гэх юм уу тийм өөрийн гэсэн тийм одоо итгэл сүмжлэлтэй бай. Тийм байх нь айгүй чухал гэж боддог. Ер нь ямар нэгэн шашинд орох дургүй гэх юм уу те. Тиймэрхүү онцлогтой бусад одоо өдөрсөг бодвол те. Муу одоо дөрөвдүгээр ялгагдах шинж нэх юм бол тэд бол юу гэж хэлмээрэмдэ. Тэг энерги өндөр мэдрэмжтэй. Тэг ер нь бол нэлээд өрөвч зөөлөн сэтгэлтэй бүр цаана. Одоо гаднаа нэлээд одоо сахилга баттай хатуу мэт байдаг боловч ер нь дотроо бол нэлээд өрөвч сэтгэлтэй одоо Андромеда хүмүүсийн одоо хүмүүсийн энергийг хурдан мэдэрдэг одоо бусдын сэтгэл хөдлөлийг тэг хүчтэй шингээж авдаг гэх юм уу те. Ер нь бол зарим нэг нь бүр эмзэг одоо хит одоо тийм мэдрэмжтэй болохоор зэрэг тийм өөрийгөө хамгаалах тал дээр жоохон сэрээгүй үедээ нэлээд одоо яаж хамгаалахаа мэдгүй тэрийг олох шаардлагатай болж магадгүй одоо бусдын зовлонг өөрөө үүрх гэдэг ч юм уу одоо юу гэдэг өөрийгөө золиослох гэдэг гэх юм уу те нэг одоо тиймэрхүү сэрсний дараа бол одоо шал өөрөдөг. Тэгээ өөрийгөө жоохон ойлгоогүй үедээ бол те Андромеда хүмүүс нэлээ бусдын зовлонд өөрийгөө жоохон тавьчих гаддаг. Тийм за тэгээ 5 дахь онцлог шинж нэх юм бол гэрлийн хэлбэртэй холбогддог гэж хэлэх юм юу гэж хэлмээр юм дээ. Одоо тэд нар энергийн хэл гэрлээ хэлэх юм уу эрчмийн давтамж хэмээх ойлголтыг бол тийм байглаасаа тийм мэдэрдэг. Одоо тэд бол тийм үгээр биш шууд энергийн тэр хүнийг хараад нэг юмрх юм байна гэж ойлгодог юм те. Нилээн тэр чадвар нилээн одоо бусдад ерөөсөө бол нилээн илүү хөгжилтэй гэх юм те. Тийм мөн бол технологийн болон гоо зүүн өндөр мэдрэмжтэй. Түрүү 2 төрлөөд гэжсэн те. Нөгөө сахин тэнгэрийн төрөлтэй нь болохоор зэрэг юу гэдэг нилээн одоо гоо зүүн өндөр мэдрэмжтэй. Эхнийх нь манлайлах удирдах чадвар хэлбэртэй. Одоо нөгөө эхний одоо тийм төрөл нь болохоор зэрэг хвчлэн одоо гэдэг технологи ямар нэгэн юу гэдэг тархин айгуу тийм инженер гэсэн үг тийм. Тархин айгуу сайн ажилтдаг гэсэн үг. Тийм 2 төрлөө. Энэ 2 төрөл нь хоёулаа нэлээд өндөр. Тийм уран бүтээлч ер нь айгу бүтээлч сэтгүүтэй технологийн салбарт дуртай өнөө сахиус тэнгэрийн мэдрэмжтэй болохоор зэрэг илүү одоо энергийн тал руугаа тийм. За тэгээ ер нь аль тэд нар шин санаа гаргах шинэлэг зүйл бүтээх айгу чадвартай. За 7 дугаар онцлог шинж нэх юм бол одоо юу гэдэг оддын системтэй холбоотой байх тийм нэг юу гэмтэй зүүдэндээ ч юм уу нэг тийм дурсамжтай байд юм байна. Тийм зарим одоо Андромеда хүмүүс багада эсвэл одоо астрал аялын үед ч юм уу одоо гэрэлцэн хотууд энергийн хаалгууд гэх юм уу тийм өөр оддын системийн талаар зүйдэлж ирсэн багадаар ч юм уу тийм зүйдэлж ирсэн байж магадгүй. Тийм ер нь бол тийм тэр өөрийнхөө одоо тийм Андромеда галактикийн тухай тодорхой тийм мэдрэмж байгаад идэм байх дотор нь яг тодорхой биш гэсэн тийм. За тэгээд ер нь бол Андромеда хүмүүс одоо өөрийгөө ойлгоод ингээ сэрсэн үедээ болохоор зэрэг бусдын одоо бусад оддын үрстэй харилцах айгу сонирхолтой болд юм байна. Тийм дэлхий дээр одоо байгаа Андромеда хүмүүс одоо тийм бусад оддын үрсийг хайр тэдэндээ холбогдохыг хүсдэг. Одоо ялангуяа Плеядес, Актрос, Ширус
гаригийн өрсөлтэй хүчтэй холбоотой гэх юм уу те тэднэртэй холбогдох дуртай юм. Тийм. За ингээд одоо юу за олонний танил Андромеда хүмүүс гэх юм бол олонний танил Андромеда хүмүүс гэх юм бол жоохон Монголынхаа зүгт би өөрөө тэгж бодож байгаа яг баттай үгүй гэдгийг мэдэхгүй. Энэ олонний танил нэг за тийм бол миний таньдаг Андромеда гаралтай хүмүүс бол айгүй олон байна л да. Гэхдээ яг би одоо тэр хүмүүсийг хэлээд хүмүүс ойлгох мэдэхгүй юм чинь те. Зүгээр айгүй олон хүн мэддэг одоо саяхан анхаарлын төвж байдаг одоо залуучуудын нэг гэх юм бол хин одоо юу Facebook, YouTube дээр нэлийн одоо айгүй бичлэг хийдэг нэг залуу байдаг. Ариун нагийн идрахт гэсэн хаа тийм. Тэр залуу ингээд хараад тийм зарим бичлэгийг харсан ингээд хараад тах яг Андромеда одын гаралтай хүн шиг санагддаг. Тэгэд мөн өөр бас нэг хүн гэх юм бол олонний танил гэх юм бол манай одоо гандан хийдийн одоо гадаад юг хариуцсан гэсэн хаа нэг тийм хүний бичлэг үтсэн Бацангил гэдэг ламбаа мундаг том тэр хүн бас тийм яг ингээд ярьж байгаа зүйл энэ тэрийг хараад тэр энерги юг ингээд хараад ах зүгээр миний өөр хувийн бодол шүү дээ онцлогоо оруулахаар зэрэг тийм Андромеда гаралтай хүн юм шиг санагддаг. Тийм лам Бацангил гэсэн хаа тийм гандангийн нэг томоохон ламуудын нэг юм шиг үлээ. Ямар ч зэштэд би бичлэгийг үзээд байгаа. Энэ нэлээ Андромеда юутай байна да гэж би бодож байсан дотроо. Тийм байна. Гадаадын одоо дэлхийн алдартай хүмүүстэй Андромеда гаралтай байж магадгүй хүн гэх юм бол одоо Никола Тесла нөгөө мундаг те. Тэгээ одоо сонирхолтой онол одоо өндөр түвшний бүтээс сэтгэлгээтэй те. Тэгээ ер нь тийм ер бусын хүн шүү дээ. Никола Тесла чинь одоо цахилгааны талаар те янз бүр юу гаргасан. Тэр хүн одоо Андромеда гаралтай хийж магадгүй байна. Муу одоо дээрийн зураач эртний алдартай зураач юу Леонардо да Винчиг бас те Андромеда гаралтай хийж магадгүй гэж хэлдэм байна. Муу одоо Дэвид Боуи гэдэг одоо орны сэдвтэй бүтээлүүд их этгээд юм ахтай тийм дуучин байд минь одоо тэрийг бас нэлээ Андромеда гаралтай гэж ярилцсан юм байна. Муу одоо Холливуудын од зайц нэр нь жоохон хэцүү юм блэ нөгөө юун дээр Матриксийн гол дүр тоглодог залуу Киану Ривз гэдэг хаа тийм тэр хүн нэлээд даруухан гэгээлэг зан чанартай одоо тийм материалын зүйлстэй ач холбогдол өгдөггүй амьдралын философи нэг тийм одоо нэлээд одоо дэлхийн бус шинжтэй тийм харагдаг тийм хүн ба тийм тэр хүнийг бас одоо тэр одын Холливуудын од те Киану Ривзийг бас нэлээд одоо Андромеда гаралтай гэж үздэг юм байна. За ингээд бас олон байна л да байд тийм заримуудыг мартчихж ямарч Монголоос бол миний ойр хавьд бас хид байдаг. Гэтэ тэд нар нэлээд олонний танил болог болохоор тийм хэлээд бол хэрэггүй байх гэж бодож байна. Тийм ер нь бол за хүмүүсийн мэддэг олонний танил одоо Андромеда гаралтай хүмүүс гэвэл юм байна. За тэгээ мөн одоо ер нь ингээд гадуур одоо танилын хөөрэ гэдэг ч юм уу ингээд хүмүүстэй уулзаад ярилцаа Андромеда гаралтай мөртлөө өөрийгөө ойлгоогүй сэрээгүй хүмүүс жоохон нэлээ айгүйх байх шиг санагдсан. Үгүй нэг их бишлдэг гэхдээ ер нь тиймэрсэр надад харагддаг. Энэ нэлээ Андромеда гаралтай юм шүү. Даа чи өөрөө ч ойлгоогүй байна да гэдэг ч юм уу те. За миний нэг ярих зүйл одоо тэнүүгээр ингээд өндөрлөө гэж бодож байна. Үнэхээр та бас те Андромеда гаралтай ч юм билүү яаж юм. Тэгэхээр Андромеда гаралтай бичгсэн одоо тийм бусад одын өрс би одоо бичлэгийг тийм үзээрээ одоо таны шин чанартаа тийм тохирж гэнэ үү те. За ингээд одоо энэ хүртэл үзсэн одоо сонирхсан бүх хүмүүстээ үнэхээр маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяр таа.